Байна уу? Байна. Байна. Сайн байна уу? Эрдэнэ хоттой ирээ. Би байна. Танд Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэе. Би яг одоо радиогоос холбогдож байна. Энэ цаг мөчид уцтай айдууны мэндчилгээ дамжуулахаар холболтыг хийж байна. За тэгэхээр та уцаа барьж байгаад энэ мэндчилгээг дуустал нь хүлээн сонсороо. Найз Эрдэнэ хоттой Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэе. Урагшлах амьдралд нь гэрлэгээ, учрах бэрхшээлтэн зөрөгдөм санаа нариун сонсон бүхэн нь үргэлж бүтэж бэлдэж явахын үлзий нэмрэлтэй өрөөлөг өөд өд нь өргөн дэвшүүлээ. Хамгийн сайн сайхныг хүсье гэд баярын мэндчлэгийг сэтгэлийн өгсөд хамтдаган нэгэн найзаас нь гэж хаяглж илгээсэн байна. Тийм, тань зориулаад отхон гэрлийн уран бүтээл эрчүүдээ дуулъя гэсэн сайхан дугаар айдууны мэндчлэгээ дэвшүүлж байна. Тэгээд. Яа сайхан дугааг хамт дагаад болоорой. Таны одоо өнөөдөр баярт зориулсан энэ сайхан умагшилт мэндчлэгийг танд хүргэж байна. Хамтдаа нэг дуу сонсоод иргэд болцъё тэхөө. За тийм. За баярлалаа. За. ухааны цараатай ирчүүд байхгүй бол урганы уртыг хэн барих юм бэ адууны хазаа исгэрч эрчүүдэн дуулъя дэргэд ханхай эрчүүд байхгүй бол дэнж хотод хэн зоддох юм бэ Галатгаж цэрэг төрдөггүй, ган ширээж цэрэг болдоггүй. Эх орондоо хүн бүхэн элгэн хайраараа цэрэг болдог юм. Аз жаргалдаа хайртай бүхэндээ аваа өгөн цэцэн болж заавал дийлхийг өөртөө даатгаад замгаа шүүрэн босдог юм. Эр хүн танд эр цэргийн баярын мэндийг хүргэе. Хэмэр золбоо ороо өдөө байгаарай. Хамгийн сайн сайхныг хүсье гэд найз Эрдэнэ хоттой зориулаад нэг найзаас нь илгээж байгаа баярын мэндчлэгийг бид бүхэн хамтдаа хүлээн сонсож байна. Хүсэл үрдийн ертөнцийн ухаарлан байгэ. Бүргэд дүүлэх халилд зоригн байг. Урт холын анддаа нөхөр нь байг. Удам тэн Монголынхаа амин байгэ. Хэмэр золбоо сүлд хэмрээр дүүрэн байгаарай. Цог хэмрийг хүсье гэж. Найз Эрдэнэ хоттой зориулаад нэг найзаас нь хаяглж илгээсэн цэргийн баярын мэндчлэгийг хамтдаа сонслоо. Байна уу? Байна.
За, танд зориулагдсан гинтим бэлэг мэдчилгээ энэ хөрлөө. Тэгээд мэдчилгээний эзэн бол үл мэдэгдэх нэгэн хүнээс зориулсан байна. За, ямар тач мэдчилгээ дамжуулсан тэр хүнд хандаж юу гэж хэлмээр байна. Магадгүй яг одоо биднийг сонсож байгаа. За баярлалаа. За, баярын өдрийг сайхан тэмдэглээрэй. За баярлалаа. Маш их баярлалаа, баяртай. За.